суралцсан зорилт хэсгийн бэгийн хүрээнд бид нар саармаг харьцангуй хүчлэг суйрлаг шинжийг pH-ийн үндсэн дээр тайлбарлах. Суралцсан зорилтын хүрээнд дараах туршилтыг хийн. За туршилтанд хэрэглэгдэх хэрэглэгдэхүүнүүдийг харах юм бол шилэн аяга, тусаагуур, универсал индикаторын цаас, улаан хөх лакмусын цаас хэрэглэгдэх нэ. За мөн pH метр хэрэглэгдэх нь. За туршилтанд ус, натрийн гидроксид, содын усмал, лимоны хүчил, кока-кола, алюминий цөв, комет, давсны хүчил зэрэг ахуйд өргөн хэрэглэгддэг боцуудыг авсан байна. За эдгээр боцуудын улаан лакмус, хөх лакмус, универсал индикаторт үзүүлэх хөнгийг судлаа. Улаан лакмусын цаасан дээр уснаас засаахад өнгөний өөрчлөлт ажиглагдахгүй байна. Хөх лакмусын цаасан дээр засаахад мөн өнгөний өөрчлөлт ажиглагдахгүй байна. Одоо натрийн гидроксидын илрүүлэгч дүнгийг өгөх хөнгийг судлаа. За натрийн гидроксидоос илрүүлэгч тусаахад улаан лакмусын цаасанд хөх лакмусын цаасанд өнгө үзүүлэхгүй байна. Универсал индикаторын цаасанд хөх хөнгийг үзүүлж байна. Содын усамлаас одоо тусаж үзье. За содын усамлаас тусаж үзэхэд лакмусын улаан цаасны өнгөө хөх хөнгөтэй олгож байна. Хөх лакмусын цаасанд өнгөхгүй, универсал индикаторын цаасанд ногоон өнгийг үзүүлж байна. За дараагийн туршилт лимоны хүчлийг туршия. Лимоны хүчлээс засахад улаан лакмусын цаасанд өнгөхгүй, хөх лакмусын цаасанд ягаан өнгийг үзүүлж байна. Универсал индикаторын цаасанд улаан өнгийг үзүүлж байна. За дараа нь кока-колаг туршиж үзье. Кока-кола нь улаан лакмусын цаасанд өнгөхгүй, хөх лакмусын цаасанд ягаан, универсал индикаторын цаасанд улаан өнгийг үзүүлж байна. За алюминий цунаас туршиж үзэхэд улаан лакмусын цаасанд өнгөхгүй, хөх лакмусын цаасыг ягаан, универсал индикаторын цаасыг улаан өнгөөр бичсэн байна. Кометийг туршиж үзье. Комет нь улаан лакмусын цаасанд хөх лакмусын цаасанд өнгөхгүй, универсал индикаторын цаасанд хөх хөнгийг үзүүлж байна. Давсны хүчлийг туршиж үзье. Давсны хүчил нь улаан лакмусын цаасанд өнгөхгүй, хөх лакмусын цаасанд ягаан, универсал индикаторын цаасанд улаан өнгийг үзүүлж байна. Эдгээрийг өнгөнийх нь эрчмээр эрэмблэе. Универсал индикаторын цаасанд өгсөн өнгөний өөрчлөлтөөр бүгдрөө эрэмблэе. За хамгийн улаан өнгөтэй давсны хүчлийг би энд байрлуулъя. За үүний дараа лимоны хүчил байх нь. За үүний дараа алюминий цөв. Алюминий цөв. За ингээд кока-кола. За универсал индикаторт өгсөн өнгөнийх нь өөрчлөлтөөр эрэмблэх юм бол ингэж эрэмблэгдэх нэ. Одоо бүгдээрээ үнийг pH метрийг ашиглаад үнэн эрэмблсэн хэсгийг шалгая. За давсны хүчлийн орчинг pH метрээр тодруулъя. За pH метрийг ашиглахдаа эхлээд уусмалда pH метрээ дурж өгөөд асаана. pH-ийн орчин 0.31. Одоо лимоны хүчлийн орчинг үзье. За лимоны хүчлэлдээ pH метрээ дүрээд асаах нь. Лимоны хүчлийн pH нь 236. Алюминий цууны pH орчинг туршия. Алюминий цууны pH утга нь 260 байна. Кока-коланы pH орчинг үзье. За кока-коланы pH нь 242. Усны pH-ийг үзье. Усны pH нь 716. Содын усамлын pH-ийг хэмжээ. Содын усамлын pH нь 882. Кометийн усамлын pH орчин хэмжээ. Кометийн усамлын pH нь 1133 байна. Натрийн гидроксидын усамлын pH орчин туршия. Натрийн гидроксидын pH нь 12.4. За усамлын орчинг универсал индикатор ашиглан тодорхойлохоос гадна pH метрийг ашиглан тодорхойлвол pH-ийн утга илүү наривчлалтаа гарч ирж байгаа нь харагдаж байна. За багш нарт анхааруулах зүйл маань юу вэ гэхээр уусамлыг найруулах нь өөр байгаа, концентрац нь өөр байгаа учраас pH-ийн утга бас ингэж өөрчлөлтөө гарч ирсэн байж болсгүй хүүхдүүдтэй анхааруулж өгөөрэй.
хүчин суурийг тээвэрлэх туршилтыг үзүүлнэ. За туршилтанд хэрэглэгдэх багш тоног төхөөр хэмжээг танилцуулъя. За штатив хэрэглэгдэн, флюор хэрэглэгдэж байна, буретик хэрэглэгдэж байна. За мөн шутан колб хэмжээс цилиндр хэрэглэгдэх нь. За мөн бодис сурвалж арна үхрийн хүчил, натрийн гидроксид, за мөн метил оранж индикаторыг ашиглана. Хэмжээс цилиндрээр 25 мл натрийн гидроксидыг хэмжиж авна. За ингээд колбондоо хийж өгнө. Энд дээр метил оранж индикатороос 5-аас 8 туслыг нэмж өгнө. За 3 колбондоо ижил хэмжээтэй натрийн гидроксидыг авч дээр нь 5-аас 8 тусал метил оранжийг нэмж өгнө. За мөн хүчил суурьтай ажиллах аюулгүй ажиллагааны дурмыг сануулж өгөөрэй. Одоо энэ натрийн гидроксидын усмлыг үхрийн хүчлээр тээвэрлэе. Тээвэрлэхдээ бид нар туслаар үхрийн хүчлийг нэмж өгнө. За шар өнгөтэйгөөс өнгөний өөрчлөлт гарах үед тээвэрлэлтийг зогсооно. Усмлын өнгө өөрчлөгдөж ирэх үед туслыг удаашруулна. Усмлын өнгө холбоор шар өнгөтэй болох үед эквиваленцийг тэмдэглэж авна. Үхрийн хүчлээс 14 мл зарцуулагдсан байна. Нэгдүгээр туршилтан дээр үхрийн хүчлээс 14 мл хэрэглэгдлээ. Одоо хоёрдугаар туршилтанд бүгдөө эхний 11 мл-ийг нь хурдтай явуулаад үлдсэн 3 мл-ийг нь наривчлалтай туслаар явуулж туршилтаа хийж үзье. За 14 усаа доошогоо шууд үхрийн хүчлийн хурдтайгаар 11 мл хүртэл нь явуулчихъя. 25 мл хүртэл хурдтайгаар үхрийн хүчлээ нэмж өгч байна. За одоо туслаар үхрийн хүчлээ наривчлалтайгаар хэмжиж өгье. За өсөн өнгөн арилах хүртэл усмлыг садар холж өгнө. За дараагийн туршилт мөн 14 мл үхрийн хүчлийг зарцууллаа. За туршилтын үр дүн 14 мл, хоёрдугаар туршилт мөн 14 мл үхрийн хүчлийг зарцуулсан учраас 3 дахь туршилтыг хийхгүй байж болно.